байцгаана үзэгчтэй цогцлбор 2 дугаар сургуулийн 6 наснуудын цагаан толгойн баяраас хийсэн Эрдэмийн баяр нэвтрүүлэг эхэлж байна. Цогцлбор 2 дугаар сургуулийн хувьд 6 наснуудыг уншиж бичих сурах үсэд хөтлөөд даруй 5 жил болжээ. Энэ жил 5 бүлгийн 150 гаруй 6 наснууд амжилттай суралцаж Эрдэмийн баяраа инхүү тэмдэглэж байна. Ааш айлан гэвэл айнал шавнар шигэ зөвлөх заах чадвараараа 6 наснуудаа шүтэн болсон. Эвлэг ухаалаг зан нь ундарч, эвд үе ур чадвар нь төлөвссөн. Мэдлэг бүхнийг эзэмсэн, мэрэгжилдээ эзэн нь болсон. Ур чадвар нь төлөвшөж, ур ухаан нь дэлгэрч, бүтээл туйруулан ундарч, багшлах ажилдаа гарсан. Уншуулж сургах ажилд ур чадвар нь гарсан. Багшийн багш болж бүхний хүндлэл хүлээсэн. Инхри бяцхан шавнараа Эрдэмийн гараанд хөтөлж бичиг үсгийг таниулж дэлгийн үдийг нийсэн. Багш та хөөхөж шүүгсэн их өргөөний эзэн юм. Багш та хүсэл долгилсан ирээдүйн замын их юм аа. Багш тургуун хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд та бүхэндээ уншиж, бодож, сурсныхаа баярыг тэмдэглэж байгаа энэ сайхан өдрийн хадуу мэдлэгээ дэвшүүлье. За, энэ жилийн хичээлийн жилд 1-р ангийн 150 гаруй бяцхан шавнар маань Эрдэмийн баяраа тэмдэглэж уншиж үзэж сурсныхаа баярыг тэмдэглэж байна. Энэ бяцхан шавнар маань энэ сургуулиас үе үеийн олон эрдэмтэн мэргэдийг залгамжлан гаргах олон шавнар, олон эрдэмтэн мэргэд болж Эрдэмийн цагаан хураг өргөж та бүхэн шүмэрлэн бууж Эрдэмийн цагаан хурагч өргөж хийж авахын үндэсний өрөөнийг дэвшүүлж өнөөдрийн Эрдэмийн баярын үйл ажиллагаа нээсний мэдгэнэ. Ингээд энэ өдрийг та бүхэн мэдээж авахгүйгээр анхныхаа Эрдэмийн шавнарт жагаа та бүхэн энэ өдрийг маш сайхан тэмдэглэж өгөхийг хүсье өрөөё. Аав ээжийнхээ алган дээр бөмбөрн зарим нь бараг л ээжийнхээ мөөнөөс гарч амжаагүй байдаг инхри бяцхан үрсийг Эрдэмийн далаад хөл тавих замыг нь зааж уншиж бичвэл сургадаг ангийн багш нарыг нь магтахгүй байхын аргагүй билээ. Цогцлбор 2 дугаар сургуулийн хувьд энэ жил 5 бүлгийн 150 гаруй 6 наснуудыг уншиж бичиж сургажээ. Ачид багш нарын дурдвал боловсрол соёл шинжлэх ухааны яамны хүндэт жуух бичигтэн Пунцгийн Ламхүү багш, аймгийн Монгол хэл олимпиадын алтан хүрэл медаль Үлзий тэгш багш, боловсрол соёл шинжлэх ухааны хүндэт жуух бичигтэн боловсролын тэргүүний ажилтан алтан гадас одонд аймгийн анги нийтийн олимпиадын 16 алтан мөнгөн медаль Баастин Туяа багш, аймгийн шилдэг эмэгтэй боловсрол соёл шинжлэх ухааны яамны хүндэт жуух бичигтэн багш Цэ Бумба багш нарыг аймгийн шилдэг эмэгтэй боловсрол соёл шинжлэх ухааны яамны хүндэт жуух бичигтэн багш Цэ Бума, боловсрол соёл шинжлэх ухааны хүндэт жуух бичигтэн боловсролын тэргүүний ажилтан анги нийтийн олимпиадын 10 алт мөнгөн медаль Батцуулын хорлоо багш нарыг Эрдэмийн баярын хүндтгэлийн ширээнд ийхүү өрн залж суулгалаа. Энэ жил манай сургууль 1-р ангийн 5 бүлэг 150 хүүхэдтэй нийт 9 сарын 1-ээс хичээлдээд одоо бид нэр сурагчдынхаа уншиж, бичиж, бодож сурсны баярыг тэмдэглэж байна. Би өөрөө 1-ийн ангийн багш ингээд сурагчдынхаа Эрдэмийн баярыг тэмдэглээд багш сурагчдаар одоо энэ баяраа тэмдэглээд сайхан байна. Би 31 жилийн багшийн ажлыг хийж байна. Энэ хүүхдүүд бол 7 дахь төгсөлтийн хүүхдүүд. Тэгээд миний отхон шавнар юм байгаа мэднэр. За ингээд манай ангийнхан бол бүгдээр 100% уншиж сурсан. Тийм учраас одоо бяцхан шавнартай нь Эрдэмийнхаа баярыг тэмдэглэж байгаа бяцхан шавнартай нь баяр хүргэж байна 1-р. За 2-р нь бол их авьяаслаг байна миний шавнар. Тийм учраас одоо эсгэгчүүдэд нь бас их баярлалаа. Сурлагад нь хүмүүжилд нь тэгээд маань урлаг спорт бүх талд нь анхаардаг эсгэгчүүдэд маш их баярлалаа гэж одоо хэлэхээр байна. Ингээд сургуулийн захиргаанд болон тэгээд менеж удирдлагууд тэгээд багш нартай тэгээд Эрдэмийн баярын гал халуун мэндийг дэвшүүлж байна. Цагаан толгой сурсны баяр
цаашид суралцахад бэлтгэгдсэний баяр, цэвэр бичиж сурсны баяр, цэгцтэй сэтгэж сурсны баяр, бичиг үсэг сурсны баяр, боловсрал мэдлэг эхэлсний баяр, эрдэм ном сурсны баяр, их хэлээ судалсны баяр, хурдан уншиж сурсны баяр, хурц ухаанд суралцсны баяр, хэл яриа хөгжсний баяр, хөгжил дэвшил гарсны баяр, алдаагүй бичиж сурсны баяр, ахих зам нээгдсний баяр, авьяас бэлгээ нээсний баяр, амжилттай сурж эхэлсний баяраа. Эрдмийн далаад аялах сэлүүр, эрхэс оддод хүрэх залуур, цаглашгүй эрдмийн ундраа болсон цагаан толгоон баяраа инхүү эхлүүлье. Эрт үрдийн цагт биш, энэ цагийн эхэнд их Монгол оронд маань Кириллийнхэн химээх дэлхий дахин алдарсан цагаан толгойхон гэдэг айл нүүдлэн ирж сууршин амьдрах болжээ. Тэд ах トゥ олуулаач яг суух судалтай, ягштал биелүүлэх дүрмтэй, уран үгийн далаагаар аялах тунч дуртай гиншүү. Тэднийх ам бүл 35-уулаа. Үзэгслэн 7 охин, хөдөр чирэг 9 хөвөн, эрх 7 ач, танхил 6 зээ, өргөмөл 4 хөө, хатуу зөөлөн 2 түшмэлтэй гинэ. Бичиг үсгээ таниулж, бэлэг оюуныг хурцалж, дуу хуураа хөглөн, онгод хямрыг сэргээсэн цагаан толгоон айл танхил 7 ачтайгаа Эрдмийн баярын хүндтэй хойморт хүрэлцэн ирсэн нь энэ билээ. Ингээд та бүхний өмнө цагаан толгоонхон айлын танхил 6 зээг урин залъя. Мөн цагаан толгоонхон айлын үзэгслэн 7 охиныг урин залж байна. Түүнчлэн цагаан толгоонхон айлын хөдөр чирэг 9 хөвөнийг мөн Эрдмийн баярын хойморт урин залъя. Мөн цагаан толгоонхон айлын өргөмөл 4 хөв, хатуу зөөлөн 2 түшмэлийг урин залж байна. Бичиг үсгийн түлхүүр багчууд та нар шамдацгаая, балчир насандаа сурцгаая, баярлалаа, цагаан толгойхон минь баярлалаа. Ингээд бүгдээрээ хамтдаа цагаан толгойн дуугаа дуулцгаая. Харин одоо Эрдмийн баяраа тэмдэглэж буй үе тэнгийн найзуудтай болоод ачид баш нартаа, аав ээж, ах эгч нартаа зориулан ая дуу бүжиг юугаа толиулахаар авьяаслаг 6 наснууд хүрэлцэн иржээ. Ингээд үзэгч та бүхэн авьяаслаг 6 наснуудын дуу хуур бүжиг наадмаас хүлээн авч үзнэ үү?
юуны өмнө Эрдмийнхаа баярыг хийж байгаа багш сургууль хүмүүжээс бяцхан шавнартаа баярын халуун мэндийг хүргье. За энэ жил 2012-оос 13 онд Зогсруу 2 дугаар сургууль 150 одоо 1-р ангийн сурагчдыг элсэн авч өнөөдөр Эрдмийнхаа баярыг тайлагнаж байна. За манай 150 сурагч бол хугацаанд 100% уншиж сурсан. За энэ хичээлийн жил бол сурагчдын ном хөтөлбөр, авиас хөтөлбөрийг хөгжүүлэх онцгой жил байлаа. Тийм учраас бид нар бол сурагчдынхаа дунд авиас хөгжүүлэх хөтөлбөрийн дагуу олон удаа ажлуудыг хийж дуслаа. За Эрдэмийн баярыг өгтөж 36 бүхий барилдааныг явууллаа. За Эрдэмийн баярыг өгтөж мөн 32 хүүхдийн гимнастикийн үзүүлбэрийг хийлээ. За мөн уран зургийн уралдааныг явууллаа. За мөн бүка тэмцээнийг явуулаад хүүхдүүдийн одоо авиасыг хөгжүүлэх хэсгээр анги болгон бүжгийн хамтлагтай болж ангиуд бол сурагчид шавнар маш их сурч амжилтаа оролцлоо. Тэгээд одоо Эрдмийнхаа баярыг хийж байгаа 100% уншиж сурсан бяцхан шавнартаа улам их сурч одоо улс орнд хүндтэй мэндтэй эргэн болохыг одоо нийт багш сурагчдынхаа өмнө одоо хүсэн ирэж байна. Ариун Эрдэмийн танхимаас А үсгийг таниулсан, сургуулийн гэрэл танхимаас гэгэн Эрдэмийн шимийг хүртсэн алдар хүндтэй ачид багш нартаа онц сурлагтнуудаа шагнаж урамшуулах хүндтгэлийн үйл ажиллагаа ийхүү эхэлж байна. Энэ бяцхан шавнарыг сургуулиудсан багш нартаа авсан хадгалах дурсамжийн хадгалууд яаж хүмүүлийн захаанаас. За ингээд бид нар Эрдэмийн баярыг өгтөж энэ 1-р ангийнхаа багшны дунд бодлого дуртаа зарсан байна. Сургуулийн дотоод журам гасны дагуу стандартыг 85%-аас дээш хангасан энэ 1-р ангийнхаа багш нарт сарын цалингийн 55% бид нар одоодаг шагнал одоодаг ийм журмтай байдаг юм аа. За энэний дагуу бид нар эрхэм хүндэт багш Бэлбэтаныг шалгаруулж, дурсамж шалгаруулж сарын цалингийн 55% шагнал болгож байна. Баярлалаа. Эрдмийн баяраа тэмдэглэж байгаа бүх найз нартай баярын мэнд хүргэе. Урд болж уянгалаадаг хос болж хувирдаг гүрээс зорлого нэгтэй үндсэн долоо нэг шиг бид байна. Намайг мөнхөж гэдэг. Одоо энэ байгаа бүх найзуудаа үсгэлийн баярын мэнд хүргэе. Панда гэхийн нэгэн нордог бай үсэг би байна. Панда гэдэг хөөрхөн минь пацаг үйсээ пагам нэгчиг панда үсэг хат хийгээ ажижээ. Панда минь одоо яна пагам нэгч урдуул яна пацархан чамаагаа хамгаалж патанда төмбөнтэн ус үргээ. Цагаан гүний малгайн дамцсан байна. Мөг бодог юмсэг би байна. Эдмийн баярын мэнд хүргэе. Бүх найзуудаа баярын мэнд хүргэе. Хэний ачаар хүн болсноо, хэний ачаар эрдэм сурснаа, хэний ачаар хөгжиж яваагаа хизээ ямагт санаж яваарай. Эрдэм химээх их далаагаас инхри олон шавнараа ундаалж мэдлэг бүхнийг бүтээлгэж эх орныхоо нэрийг дурсгсан эрдэмтэн шавнартаа болохыг багш нартаа ёрөөе. Игнишгүй мундаг эрдэмтэн хүмүүн болохыг бяцхан шавнартаа ёрөөё. Цаглашгүй Эрдмийн ундраа болсон цагаан толгоон баяраа энд хүрээд өндөрлөж байна. Нийт багчуудаа баярлалаа. Нийт сурган хүмүүжүүлэгчтэй талархъя. Том болоод ачид багш нарынхаа ачийг марталгүй. Аав ээжтэй ачлалтай улс их орондоо хэрэгтэй мундаг сайн хүн болохын өрөөлийг дэвшүүлж цогцлбор 2 дугаар сургуулийн цагаан толгоон баяраас хийсэн Эрдэмийн баяр нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа.